За ихтгэл тавиулах боломж олгосон баярлалаа. За миний ихтгэл 1924 оны үндсэн хуулитай холбоотой ихтгэл. So today's presentation, my presentation is on the 1924 Constitution of Mongolia. 1924 оны үндсэн хуулийг төслийг боловсруулсан 3 хүн энэ дотор байж байна. So the people who have drafted the 1924 Constitution, 3 of them are represented here. 1924 оны 10 сард үндсэн хуулийн төслийг 3-7 хоногийн дотор боловсруулах үүрэг авсан. They received a directive to draft the Constitution on October 24 within 3 weeks. Хамгийн цааталт байгаа цагаан хувцастай тавааш бол Севацкий гэж хүн байна. Орос хүн байна. За энэ хүн бол Ленины хувийн нарийн бичгийн дараагаар ажиллаж исэн Горбунов гэдэг хүний дүүтээс суусан. Горбунова гэж хүнтэй суусан. Монголын шүүх яамны зөвлөхөр ажиллаж исэн юм байна. So the person in a white shirt is called Sviatsky, and he was married to the personal secretary of Vladimir Ilyich Lenin, Gorbunova. За 1924 оны үндсэн хуулийн төслийг боловсруулахад гол үүрэг гүйцэтгэсэн, гол ажлыг нугалсан хүн бол Турар Ирскулов юм байна. And Turar Irskul played a critical role. Тэрээр 1924 оны 11 сарын 2-нд төврөөгөө бичсэн загталтаа энэ талаар их дэлгэрэнгүй дурдсан байна. So in his letter to the Central Committee, he wrote in detail about this. Тэрээр энэ 24 оны үндсэн хуулийг хийхэд зөвлөлтийн үндсэн хууль, Алс орнын бүгд найрамдах улсын үндсэн хууль, бусад материалыг их сурвалж болгож ашиглалаа гэж тэр загталтаа дурдсан байна. So in the letter, he wrote that the constitutions of the Soviet Socialist Republics and the Far Eastern Republic have been used as a reference. Тэгэхээр энэ 24 оны үндсэн хуулийг хийхэд боловсруулахад үнэхээр үдгээрийг ашигласан байна уу? Монголчуудын оролцоо ямар байсан бэ гэдгийг тодруулах шаардлага байна. So there's a need to clarify what was the participation of the Mongolians in drafting of this proposal. Were these really, factually correct that these sources have been used as a reference? Эхнийх нь Зөвлөлт бот улсын үндсэн хууль. So first is the Constitution of the USSR. 1924 оны 1 сарын 31-нд батлагдсан ийм хууль, Зөвлөлт бот улсын үндсэн хууль. So the Soviet Constitution was approved on January 31st of 24. 1 сарын 31. Тэ. Тэгэхээр Ирскулов комментаринд явуулсан загтлын их нь бол энэ юм байна. Ог их нь орсороо. This is the original document that Riskulov sent to the Comintern in Russian. Энэ дээрээ бол их тодорхой хэлсэн байгаа. Зөвлөлтийн үндсэн хуулийн төрийн бүтцийг ашиглаж манай үндсэн хуулийн төслийг боловсруулсан гэдэг нь бол энэ дээр их тодорхой байна. So it's very clear here that they did use the Central Executive Committee and the structure of the government as a foundation. Тэгэхээр ердөө 10 хоногийн дотор үндсэн хуулийн төслийг боловсруулсан гэдэг нь тодорхой байна. So only in 10 days the draft of the constitution was put together. Харамсалтай нь энэ үндсэн хуулийн хойшоо явуулсан үндсэн хуулийг хавсаргаж явуулсан гэж байна. Харамсалтай нь тэр нь олдохгүй. Тий, өөрөөр хэлбэл Ирскулов өөрийнхөө хийсэн үндсэн хуулийн төслийг энэ загталтаа хавсаргаж явуулсан боловч тэр нь бол бидэнд олдохгүй. So Riskulov mentioned that he is attaching the draft of the constitution to the Soviets, right? But that draft has been lost. Харин бид бол 1924 оны Монгол зөвлөлтийн үндсэн хуулийг төрийн бүтцийг нь харьцуулж харах бол боломж бол байгаа. But we are able to compare the government structures of the USSR and Mongolia. Энэ Зөвлөлт бот улсын үндсэн хуулийн заасан зөвлөлтийн төрийн бүтц. This is the USSR structure as reflected in its constitution. Энэ нь бол бүгдээр Монгол ард улсын үндсэн хуулийн заасан төрийн бүтц. Now this is the government structure as shown in the Mongolian People's Republic's constitution. Манайх
холбооны улс биш учраас үндэсний зөвлөл болон холбооны зөвлөл бол байхгүй. Because we're not a know, union it was like the Union of Soviet Republics, we do not have the Council of the Union and the Council of the Nationalities. Эндээс бол бид юг харж илж байгаа нөхөр зөвлөлтийн төрийн бүтцийг шууд хуулбарлан авсан гэдэг нь бол илт харагдаж байгаа. So this is pretty obvious that the Soviet structure was directly adopted from this evidence. Дараагийн асуудал Алс дорнын богино найрамд тулсан үндсэн хууль. Асуудал байна. So the next is the issue of the Far Eastern Republic Constitution. 1920 уучлаарай. 1920-оос 22 оны үед оршин тогтнож байсан улс So this Far Eastern Republic existed between 1920 and 1921 оны 4 сарын 27-нд үндсэн хуулиар баталсан. and they approved their constitution on April 17th of 1921. Энэ дээр байж байгаа 10 хэсэг 184 зүйлтэй. It has 10 chapters and 184 articles. Энэ үндсэн хуулийг Монголын үндсэн хуулийн зүйл залттай харгуулж тулгаж үзье. So let's compare the chapters of the Constitution of the Far East Republic to the NPRs. Энд нэг тайлбар хэрэггүй байх тийм ээ. Тий. So you can see there's no need to explain. Үндсэндээ Алс дорнын богино найрамд тулсан үндсэн хуулиас 5 зүйл залтыг бол шууд хуулбарлан авсан байна гэж дүгнж болохоор байна. So we can essentially make a conclusion that 5 line items from the Constitution of the Far Eastern Republic has been borrowed. Эдгээр нь ямар залтууд байна вэ гэхээр So these are the articles. төрийн санхүүгийн үндсэн зарчим, Government financial principles, төсвийг яаж зохиох тухай, budgeting, мэдүүлэх хугацаа, тий, өөрөөр хэлбэл төрийн time to share the budget. энэ дээр байгаа хаа уучлаарай. Эдгээр зүйлүүдээр үндсэндээ бол хуулбарлаж авсан байх боломжтой гэж So дүгнж these are the болохоор. possible articles that we conjecture have been borrowed from the FER Constitution. Дараагийн нэг асуудал бол Рискуловын загталд дурдсан янз бүрийн төсөл, бусад янз бүрийн төсөл гэж яг юу хэлээд байгаа юм бэ? So Ryskulov has mentioned various other relevant documents used as reference. So what are they? Энэ дээр бидэнд хоёр санал байгаа. So we have two ideas, two suggestions. Нэгдүгээр Тураар Рискулов бол Монголд ирэхээс өмнө зөвлөлтийн автономд Туркестан улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан хүн. So one of the 22-оос 24 is он. that he worked between 19 and 22 to 24 as chairman of the council of the People's Commissar of the Turkestan Communist Party. 1918-аас 24 онд зөвлөлт Орос улсын бүрэлдэхүүнд байсан ийм улс байна. And that republic was part of the Soviet Union. Хоёр удаа үндсэн хууль баталсан. They have adopted their constitution twice. Зөвлөлт Орос улсын үндсэн хуулийг үндсэндээ үлгэр болгож өөрсдөө үндсэн хуулийг зохиосон улс. So when they created their own constitution, they used the constitution of USSR as a sample. Энэ Туркестаны үндсэн хуулийн 5 дугаар хэсэг дээр иргэдийн сонгогдох эрхийн тухай зааж өгсөн байна. In Turkestan's constitution, in Article 5, they have an item on citizens voting. Нэг яг харчих. Эхлээд нэг харчих. So you can read it here. Сая миний ярьсан санаа байгаа юм тий. So here, the ideas that I have just shared with you reflected. Одоо үндсэн хуулийг зүйлээр нь харъя. So let's look at the Constitution and article by article. За нэгдүгürt нь бол энийг орчуулах шаардлагагүй хаа би зүгээр монголоор нэрчих тий. Эхнийх нь бол ов зашиг ирж бусдыг хөлслөн зарагч байгаа юм. За хоёр дахь нь бол хөдөлмөр эрхлэлгүй одоо
ол зошиг олдог. Түгээрээ амьдрагчд байгаа юм. За гуравт нь бол лам санваартан шашны тэргүүнээр орж байгаа. За биш энгийн худалдаа чинь худалдааны зөвшөөрөгч нь худлаарай. Дараагийнх нь бол одоо жинхэнэ ламнар санваартнууд орж ирж байгаа. За тэрний дараа бол цагдаагийнхан хуучин одоо жандармаар ажиллаж исэн хаант засгийн үеийн одоо гэр бүлийнхэн гэсэн. За тэрний дараа ухаан санаа авдирсан хүмүүс. За сүүлчийнх нь бол шүүхэр шийтгэгчд гэсэн. Ийм зүйлийг бол 87 дугаар зүйл Туркестаны үндсэн хуулийн 87 дугаар зүйлээр зааж өгсөн байж байгаа. За энэ бол 1924 онд батлагдсан Бүгд Монгол Ард улсын үндсэн хуулийн 4-р бүлэг буюу сонгогдох эрхийн тухай заалт байна. So now this is from the Mongolian constitution about getting elected and electing officials. That's chapter 4. За үүнийг орчуулад харъя. Саяын миний Туркестаны үндсэн хууль дээр ярьсан зүйлтэй харьцуулж харахыг бодоорой. So let's try to compare it to the Turkestan's constitution articles that we've just read. Энэ баримт бидний юу хэлж ийнө өгөхтэн зэрэг Эрсгүүлов хамгийн ойр гар дор байсан үндсэн хуулийг ашигласан байх магадaltaй гэсэн ийм таамаглалыг дэвшүүлэх төрөж. So based on this, what I conclude is that Riskulov might have used the resource that's most familiar to him and write it under his nose in drafting the Mongolian constitution. Тэгвэл зөвхөн гадны үндсэн хуулиудыг л ашиглаад 24 оны үндсэн хуулийг хийчихсэн нүү гэдэг асуулт гарч ирнэ. So the next question is, did they use these foreign, external constitution resources to create Mongolian constitution? Гэхдээ бидэнд нэг асуудал бол бүрхэг байгаа. Тэр нь 1922 оноос монголчуудын хийсэн үндсэн хуулийн төслийн баримтыг ашигласан уу юу гэдэг асуудал байна. And then the next question is, Mongolia had a draft constitution that was put together in 1922. So was this used in creation of the 1924 constitution? 1924 он хүртэл бэлтгэж байсан тэдгээр төслүүдэд бол нэг чухал санаа турсан байна. There is an important idea that was reflected in the draft proposal from the 1922 version. Тэр нь монголчууд зөвхөн нэг шатны хурлын байгууллагатай байх. Одоо Сенат, Конгресс шиг биш, зөвхөн нэг хурл. So the Mongolians wanted just one Congress, no, Senate or House of Representatives. Okay, unichamber. Thank you. Түүнээс шууд засгийн газрыг байгуулахаар. And then create the government from that. Тийм баримт бол бидэнд бол харамгүй олдно. So we have multiple resources that attest to that. Тухайлбал энэ улсын хурлаас засгийн газрыг байгуулахаар бэлтгэж байсан баримтаас биш татж байна. So there's a document that talks about creating government from the Ikhorov. Гэхдээ бидэнд нэг зүйл анхаарах буюу зөрчилтэй нэг зүйл байж байгаа. There's one item of conflict here. Тэр нь юу гэхтэн зэрэг энэ Бүгд Монгол Ард улсын үндсэн хуулийн оршил хэсэг. So the prologue of the constitution. Түүн дээр ингэж дурдсан байна. Үүний хоёр дахь зүйл нь бол бидний анхаарлыг татж байгаа. So the item 2 is of interest to us. Тэр нь юу гэхтэн зэрэг бол улсын их хурлаас шууд засгийн газрыг байгуулахар заасан. So to create a government straight directly from the Ikhorov state grand hall. Гэтэл энэ үндсэн хуулийн 2 дугаар бүлэг дээр засгийн газрыг баг хурлаас байгуулна гэж заасан байна. 24 оныхаа гэж. But in the 1924 version, what it states is that the government shall be created from the Bakhorov, the smaller chamber. Тэгэхээр үндсэн хуулийн оршил болон 2 дугаар бүлэг бол зөрчилтэй байгаа нь харагдаж байна. So there is a conflict between the item 2 here and the prologue of the constitution. Тэгэхээр энэ нь бол янз бүрийн төслүүдийг шууд нийлүүлээд үндсэн хуулийн анхны үндсэн хуулийн төслийг боловсруулсан
байж магадгүй гэсэн таамаглалт хүргэж байгаа. So this puts forth a conjecture that various sources have been used to put together this 1924 version. 1924 оны үндсэн хууль 6 бүлэг 50 зүйлтэй. So the 1924 Constitution has 6 chapters and 50 subcategories Оршилтай. and a prologue. Оршил 1-р бүлэг 3-р бүлэг 6-р бүлгийг бол монголчуудын төслөөс хийсэн байх боломжтой байна. So there's a possibility that the prologue, chapters 1, 3, and 6 have been created using the Mongolian draft versions. 2-р бүлгийг Зөвлөлт улсын үндсэн хуулиас, Chapter 2 from the USSR Constitution, 4-ийг нь Туркестаны үндсэн хуулиас, Chapter 4 from the Turkestan's Constitution, 5-р бүлгийг нь бол Алс орнын бүгд найрамд улсын үндсэн хуулиас. and Chapter 5 from the Far Eastern Republic's version. Ингэж нийлүүлэн хийсэн гэсэн дүр зураг харагдаж байгаа маа. So it appears that that's how it was put together. Баярлалаа. Thank you very much. I think we have time for a few questions. You've kept the time very well, so please, if you have questions, you of course can ask in English or Mongolian. And Aliman, perhaps if somebody asks in one language, you can translate to the other, so we can have a nice bilingual discussion. Yes. I have a question for the first speaker. He was talking about the use of the Mongolian vertical script and the difficulties transferring into the Russian alphabet. When did it finally get widespread use, and how did that correspond with literacy? Well, as far as I have discovered, the transition to the Russian script lasted till officially until 1951, maybe more. So by the early 50s, then it was in widespread use. Some evidence supporting that the use script was being widely used. Some evidence suggests that traditional Mongolian was also not. Yeah, fine. Oh, yeah, you. Oh, Ambassador. I just wanted to ask a question. In 1922, there was a Constitution Commission headed by Max Kurtz, which was studying the constitutions of countries like Great Britain, Switzerland, etc. And I remember there was even some documents represented Great Britain Constitution does fit Mongolia very well, or Constitution 1. And then May 1924, the Sino-Soviet agreement, the Soviets recognized Mongolia to be part of China, and then suddenly the constitutional canon has been scrapped, including the Russian Soviet specialists into the panel. So do you believe that something has been left from earlier work into the new work? 1922 онд Масар хурцсан удирдлагын доор бусад орны гадаад орны үнцэг хуулийг судлах ийм групп тавьсан байна. Тэр групп нь болохоор Английн одоо хааны засаглалтай тэр орны үнцэг хууль бөгөөд Швейцарын үнцэг хуулийг судалж үзээ. Ялангуяа одоо Great Britain Британих бол Монголд бас их зохицох боломжтой юм а гэсэн тийм хандлагатай байсан. Гэтэл 1924 оны 5 сард болохоор хятад зөвлөлтийн гэрээ байгуулагдаад тэгээд энэ үнцэг хуулийн төслийн группт болохоор зөвлөлтийн мэдээллийг оруулсан байгаа. Энэ талаар та ямар бас мэдээлэлтэй? Би 1924 оны үндсэн хуулийг анхны үндсэн хууль гэж үздэг. I don't think 1924 version of the Constitution is our first constitution. 1921 онд ардын хувьсгал ялсны дараа төрийн шин тогтцыг бий болгох талаар янз бүрийн саналууд гарч ирсэн. Тэрний нэг нь бол бодоогийн боловсруулсан үндсэн хуулийн төсөл. So in 1921 there has been proposals to put a new government structure together,
And the Prime Minister Bolto has put forth a version of a constitution. Одоо Английн улс төрийн тогтолцоог судалж ирсэн гэдэг нь түүний хувийн баримт бичгүүдээс их тодорхой харагддаг. And from his personal archives of Prime Minister Bolto, there's evidence that he has been studying the Great Britain's constitution of monarchy. Англид бол бичвэл үндсэн хууль байхгүй. Олон одоо эрх зүйн баримтууд нийлж иж үндсэн хуулийн шинж төрхийг олдог. So in Great Britain, they don't have one uniform constitution. It's multiple legal documents that make up and create the constitution for the Great Britain. Тийм учраас бодоо тухайн үеийн одоо нийгмийн живсэлтийг хангах боломжгүй байсан учраас маш олон хуулиудыг гаргах маягаар үндсэн хуулийг бий болгохыг зорж ирсэн гэдэг нь харагддаг. So there's evidence that Bolto was looking at multiple legal frameworks and documents in order to create this, constitution. So there's evidence of that. Түүний боловсруулсан төслөөс нэг бүлгийг нь тасалж авч хаан засгийн газар хоёрын хоорондын харилцааг зохицуулсан баримтчийг баталсан. So they did approve a document that talks about the relationship between the government and the monarchy. Түүний оролцоотойгоор хийгдсэн нутгийн захиргааны дүрм гэдэг баримтчиг 24 оны үндсэн хуулийн 3 дугаар бүлэг болж орсон. So the document Bolto has put together on local governance, it became part of the chapter 4 of the 24 version of the constitution. Тийм учраас ардын хувьсгалын ихэнх жилийн үед бол англи маягийн үндсэн хуулийн тогтцыг сонирхож түүнийг зорж ийсэн гэж бас хэлж болохоор байна. So yes, we can say in the early days of the revolutionary government, periods, they were looking and researching the Great Britain constitution and the laws related to the monarchy. Thank you. Any more questions? All right, if there's no other questions, then I think we'll move on to the next speaker. Thank you.